Өдөр бүр дасгал хийх нь зүрхний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Дасгал хийх нь зүрхний эрүүл мэндийг дэмжих чухал алхам болохыг бид эртнээс мэднэ. Зүрх нь бусад булчингийн нэгэн адил дасгал хийх явцад улам хүчтэй болдог байна. Дасгал хийх бүрд хүний биеийн цусан хангамж сайжирч, бие махбод зүрхэнд ирэх ачаалал нэмэгддэг. Энэ нь цаг хугацаа өнгөрөх тусам зүрхийг илүү эрүүл байлгахад түлхэц болдог ажээ. Өдөр тутмын хөнгөн дасгалууд нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний цохилтыг илүү хэвийн байлгахад тусалдаг. Харвардын их сургууль, Массачусетсийн нэгдсэн эмнэлгийн хамтарсан судалгаагаар 90 хоногийн турш дасгал хийсний дараа зүрхний бүтэц өөрчлөгдөж, зүүн ба баруун ховдол тэлж, зүрхний цохилт хоорондын хугацаа хэвийн болж, хүн тайвширдаг болохыг тогтоосон байна. Яагаад өдөр бүр дасгал хийх хэрэгтэй вэ? Оксфордын их сургууль 90,000 гаруй оролцогчийг хамарсан судалгаа хийжээ. Үр дүнд нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэг, идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүс зүрх судасны ямар нэг өвчнгүй болохыг тогтоосон байна. Үүнийг хувьчилж үзвэл идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсийн зүрхний өвчин тусах эрсдэл 57%-аар буурч, дунд зэргийн эрчимтэй дасгал хийдэг хүмүүсийг 59 хүртэл хувиар буурч, харин биеийн тамирын дасгалыг хамгийн их эрчимтэй хийдэг байсан хүмүүсийн эрсдэл 63% хүртэл буурсан байна. Тус судалгааны удирдагч судлаач Рема зүрхний эрүүл мэндийг сайжруулахын тулд биеийн тамирын дасгал хийхэд хязгаар байхгүй гэж онцлсан байна. Америкийн зүрхний холбооноос гаргасан удирдамжид хүмүүс 7 хоногт хамгийн багадаа 150 минут дунд зэргийн эрчимтэй дасгал хийх хэрэгтэй хэмээн зөвлөжээ. Хэрэв та өөрөө хүсвэл илүү эрчимтэй дасгал хийсэн ч болно. Хүн бүрийн бие организм өвчний төвөх өөртөл ямар төрлийн дасгал хийх талаар эмчтэй зөвлөлтгийг хүсье.